За бид ингээд баруун талынхаа арга болон дотоод ингэрээ олсгээд авсан юм тийм. За одоо үлдсэн материалаасаа сайн нэг гүйлгээд ингээд бидний үлдсэн материал мөнгөний. За энэ материалаасаа гадаад ингэрээ болгох тохуу ингэс гэж бодож байна. За үүний төлөв дээрээ аны мөрний гол цэгийг тэмдэглээд авъя. За бидэнд энэ цэг хэрэгтэй тийм үү? За муу яах вэ гэхээр бид цомын плацны эндээс доош 4.5 см. За энэ цэг хэрэгтэй. За энэс доош ташааны шуурын гол цэгүүдээр бид зураг авъя. За энэ хооронд шуурын бидний өнөөдөр эсэж байгаа дээлний маань захны урт нь 49 см урттай байгаа. За тийм учраас захны суух өндрийн хэмжээ маань 49-ийг 4-т хаваагаад за 12.2 за тэрийг яг үгээр 12 байгаа. Энд дээр 1 см-ийг нэмэхээр өөрөөр хэлбэл 14 см бидний ингрийн гадаад ингрийн буюу хүү ингрийн дээд харааны дээд ирмэг орж ирнэ гэж үзнэ. За 12 дээр 2 см-ийг нэмж өгөхөөр бидний харааны өргөн гарч ирнэ. За энэ дээр ингрийн гол дээр бүгдээрээ оюугаа тооцоод 15 см байхаар харааныхаа өргөнийг тодорхойлж байна. Энэ багшин түрүүн ташаан дээр тэмдэглэлсийг хийж өгсөн тийм. За үндсэндээ бид энэ хоёр цэгийг холбоод за энэ хэсэгт бол одоо нөгөө бидний ингэр буюу гадаад ингрийн хэлбэр маань гарч ирэх хэрэгтэй байгаа. За 40 гэдэг чинь за үндсэндээ ойролцоогоор энэ цаг бидний 4 тэнцвэр хэсэгт хувааж үздэг. Дөрөв тэнцвэр хэсэгт хуваагаад за эхний одоо цэгээс бол бид за нэг эрхтэй дээр учраас те 5 см за дараагийнхд бол бид одоо 8 см 8 за дараагийнхд бол бид 6 см байхаар эдгээр цэгүүд болж өгнө. За тэгээд яг нь энэ цэгүүдээ тоонд нь ингээд мөрөө шугамаар холбохоор одоо бидний үндсэндээ гаргаж байгаа. Ингрийн ухаарын хэлбэр нь гарч ирдэг. За гэхдээ нутгийн одоо онцлогууд хүмүүсийн өөрсдийн одоо сонгох одоо тийм янз бүрийн юмнаас хамааран харааны өргөний плацны хэлбэрүүд өөр өөр байж болно. Зарим хүмүүс бол ийм их сайхан дүүрэн ингэрт дуртай байхад за энэ бол нэлээд одоо хүн плацтай дуртай байх жишээ байдаг. За тийм учраас ингээ сайн хараад за гэхдээ эсгэгтэй бол бид нар жоохон хөдлөй тавилтаад ингрийн хэсэг дээр нэмээд тавиад өгөх шаардлагатай. Ингэж нэмж тавьж өгөөд яг эмчгтэй яг хатуулаад хатуулсныхаа дараа бид нар өөгөө авчиж болно гэсэн үг тийм үү. За ингээд бид нар өнөөдөр хөрөлцөө жоохон мөнгө материалаар хэрхэн дээлэсгэх вэ гэдэг энэ аргыг та бүхэндээ танилцууллаа. За одоо багшийнхаа энэ зурсан шугамын дагуу бид эсгэхэд гадаад ингрийн илүү эсгэж гарч ирнэ гэсэн байна. За ташааны шугам. За үлдсэн материалаас бол бид юу хийх вэ? Тэгэхээр нөгөө дотоод ингэр маань зүүдлээ орж ирж байгаа тийм. Тэгэхээр дотоод ингэрийн тэмдэглэлээ гаргаж авна. За дээр нь бид нар ханцын үзүүрт бас 18 см-ийн зүүдэл орж ирэхээр тооцогдсон байгаа тийм үү. Тэгвэл үлдсэн материалаас бүгдээрээ дотоод ингрийн зүүдэл болон ханцын үзүүрийн зүүдлүүд за тэгээд энэ хажуугийн материалуудаас бид нар хажлагны материалуудыг хэсгэж авах болно.